энэ маргад яач вэ? Ам цангаад тахад халуу болчих юм аа. Усуумаар энэ. Миний ч гэсэн хам цангаад байна. Маргадаа. Яач вэ? Хайч ба чи маргадаа. Хөөе. Нээрээ тэрний газрын зурган дээр байдаг цэнхэр юм чи ус гэсэн те. Цэнхэр харагддаг өнгө чи ус гэдээсэн мөн үү? Та юу гэж байгаа? Битгий худлаа яар. Маргадаа. Юу маргадаа. Ам цангаад байна. Чи хайч чи дэрвэ маргадаа. Би юу? За. Маргадаа. Усуумаар нь штэ. Тэр зөндөө цангаад байна. Энэ бөөрөө ядж ихад худлаа юм яриад уулам ам цангуулаад ах юм. Би завдлаа ирсэн. Чи худлаа ярьсан штэ надаа. Хизээ ирсэн. Чи цэнхэр өнгөтэй. Ус чи цэнхэр өнгөтэй байдаг юм. Мөр ам цангаад байх юм асуугаад байл та. Тоор муудалцахаа байлаа. Гэдэг шүү. Би яасан. Тоор муудалцахаа байлаа л доо. Энэ мөөрөдөө хилээчтэй. Энэ бөөрөгийн буруу худлаа надад ярьсан. Та хоёр хоёулаа буруу. Хоёулаа. Ягараа миний буруу гэж. Миний буруу байхгүй. Энэ бол бөөрөгийн буруу. Өөрийнхөө бурууг хүлээ. За юу. Тэгэхээр өнөөдөр том далайгийн тухай ярилцсан за. Том далай. Тийм. Далай гэж юу юм бэ? Далай гэж устай л адилхан гэсэн үг. Чи худлаа яриадсан штэ бөөрөө. Чиний яриадсан юмыг одоо ярьж байна. Улан далай чинь цэнхэр өнгөтэй байхгүй юу? Улан ямар ч өнгөхгүй юм. Гэтэ гүн болохоор цэнхэр өнгөтэй харагдаж байгаа. Дээрээс нь том далай чинь давс ихтэй байхгүй юу? Давслаг Аа. Тийм. Яагаад? Мэдгүй. Далай дотор тийм их давс байд юм уу? Үгүй ээ. Тэгэхээр амар муухай амттай гэсэн үг үү тэр ус? Үгүй ээ. Цаанаасаа л тийм байж болно шүү дээ. Байглаасаа гэж юу? Тийм. Тэгвэл далай ус би уумаар байна. Далай ус тэгвэл бүр дуусахгүй гоё юм биш үү? Үгүй. Өсвөл очиж угаал. Яагаад гэвэл давстай болохоор хүмүүс ууж болохгүй шүү дээ. Давсын ариутгсан ч арилахгүй шүү дээ. Цаанаасаа төрсөн тийм юм болохоор. Ямар сони. Тэгэхээр одоо ингээд цангаал байж их юм уу? Би та хоёрт сачнаа за. За. Одоо тэгэхээр энэ зураг байгаа шүү дээ. За, наа зураг чи ямар утга учиртай зураг юм бэ? Өмнө нь дэлхийн зураг байсан шүү дээ. Одоо л зүгээр зураг. За юу. Тэгэхээр зурган дээр чи юу байгаа юм бэ? Нөгөө яриадсэн далай ч байгаа мó? Би та нарт Нөгөө нэг муухай амттай далаач юм байгаа мó? Энэ далай. Гэтэ энэ далайн дунд амьтан амьдардаг. Далай дотор уу? Амьдардаг шүү дээ. Тэгэхээр ямар амт юм бэ? Хэлж өгч болох уу? Би тэр талаар жоохон мэдэхгүй л дээ. Гэтэ би сайн мэддэггүй. Эхлээд нэг 8 хавч загас гэд юм байдаг. Жарахай гэд. Тэгээд усан дотор амьдардаг гэсэн үг үү? Тий. Яаж амьсгалж амьдардаг байна? Би л усан дотор удаан байж чаддгүй шүү дээ. Тэр чинь усны амьтад болохоор л чадна шүү дээ. Усны амьтад тэгвэл бид нар шиг ингээд гарч ирээд ингээд усгүй газар амьдарч чадах болов уу? Чадахгүй. Бөөрөө бодооч яаж чадах юм бэ? Усан дотор л амьдарч чадна. Бид нар одоо ийм амьсгалдаг дэлхийд ийм агаарт амьдарч чаддаг бол тэд нар усан дээр амьдарч чадна. За. Тэд нар хүн биш. Хүн биш ээ. Би уулзаа энийг бодсон байхгүй юу? Нэг загсыг гаргаж ирээд өөртөө хамт амьдруулад үддэм билүү гэж бодсон чинь болохгүй юм байна те. Та хоёр ч гэсэн амьтан. Тэр усан дотор байгаа ч хүн амьтан. За. Тэр яах вэ? Би миний ам цангаад байж тээ. Чи надад нэг аяг ус өгчгөлдөө. Минийх ч гэсэн цангаад байна. Маргатаа би унаа ихэж. Би та нарт далайгийн тухай ярьсан байхаа. За. Ойлгочлаа штэ. Далайгаас ус уух юм уу? Эхлээд ус өгчөөжтэй маргатаа. Эхлээд ус өгнө. Эхлээд хичээж дуусчаад өгье. Болж гэнэ үү? За. Хамгийн сайн үгэнд орсон нь ус өгье. Болж гэнэ үү? Хамгийн сайн үгэнд орсон их ус ууй. Тэгэхээр би томат байсан нь бас илүү байх хэрэгтэй юм байна. За мөөрөө чи тийм муухайж болохгүй шүү. Анхнаасаа миний ам цангасан гэж би хэлээ үстэй. Тайлбарны хичээл дээр хамгийн ихэнд өмөлсөн нь тэр би юу? Тий. Тэгэхээр би ус уух юм биш үү? Яа, маргадаа. Чи ямар өөдөг юм бэ?
Би анханасаа ам цангаад байна гэж хэлсэн. Дараа нь мөөрөө намайг дуурайгаад бас ам цангаад байна гэд за мэдгүй. Шал дургу үрчлээ. Бөөрөө. Чи маргадтай ямар муухай харцдсан бэ? Миний ам цангаад байна гэд түрүүнээс хойш би ариг ус өгөөжгөө гуйгаад ах чи өөртөө намайг тоохгүй байгаад байгаа зү. Минийх ч гэсэн цангачлаа ш. Чи жоохон твчжээ штэ бөөрөө. За би жоохон тайвшраадах юм. За тэгвэл та хоёр хинэн дуун зэх туртай. Би дуултай бүжгэн туртай. Энэ мөөрөл жаахан айлгуутай дидий хаяа. Би ч бас гангста сервис гээл дуулах дуртай л да. Тийм ээ. Yeah, come on baby. Би гангста. Оёо зү. Би чамайг өтөрөж явуулж шүү. За. Сонсноо. Юу вэ? Юу гэсэн бэ? Би чамайг буцаад хөдөөрөж явуулж шүү. За. Яг гой тасч яхад чинь дандаа хүнийг ингэж айлгаж идэггүй. Би дахиж тэгж муухай зан гаргахгүй заа юу. Хүн хотлоо. Уучлаарай. Мөөрөө уучлаарай. Уучлан гэдэг хүний сэтгэл. Уучлаарай гэдэг байгаа биш үү? Хөөе. Та За. энэ нэг зүрч зүгмэд хүү. Ямар? Нүднээс үгүй үлээж да. Мартчихлаа. Санахаараа хэлээ. Тэгвэл Үе, хідүүлээ дахиад гой хөвгөлтэй юм үзээл та төхөө. хийл та өмнөх биш тэгвэл зөндөө гоё хөгжилтэй юмнууд Харин зөндөө гарсан. би бүр өдөр ирэх тусам хадлын явдалтай байхыг үнэхээр хүсэж байна. Би ч гэсэн Маргада, хөвгөлтэй юм үзье. тгий маргадаа тгий. Тэгвэл одоо усны тал руу үзэх үү? Юу? Усны газараа. Усны талаараа. За тгий цангаж байгаа юм чи усны талаар үзье. Ус бол бидний амьдарч байгаа дэлхий дээрх бүх амьд биедийг тэжээдэг цорын ганц зүйл юм. Мөн амьтан амьгүй бүх зүйлд усны хэрэгцээ заавал хэрэг болдог. Тийм ч учраас усыг дээдлэж хайрлах ёстой юм. Хүн төрлөختөн үйлсэн цагаасаа нүүдэлж амьдрахдаа усны ундрагыг дагаж суурьшдаг байлаа. Харин 19-р зууны дунд хүртэл хүмүүс бохирдсон уснаас болж өвцөөл байгаагаа мэдээгүй явсан юм. Үүнээс хойш айл өрхөд цэвэр усыг түгээх системийн ач холбогдол эрс нэмэгдсэн түүхтэй. Ингэснээр цэвэр усны янз бүрийн стандарт гарч ирж усыг бохирдуулахгүйгээр түгээх технологи хөгжсөн билээ. Ус бол хүний амьдралын үнэт хэрэглээ. Юугаарч орлуулшгүй бүтээгдэхүүн билээ. Түүний үнэт чанар нь химийн аргаар гарган авч болдоггүй, хүн усгүйгээр амьдрч чадахгүйд байгаа юм. Гэвч дэлхий дээр байгаа бүх усны 1% нь цэвэр ус байдаг. Харин 97% нь далай тэнгисийн ус, 2% нь хойд өмнөд туйлын ус. Ундны цэвэр ус өнөөдөр томоохон хотуудын хамгийн гол санаа зовоосон асуудлуудын нэг болоод байна. Гэвч усны хэрэглээ асар хурдан өсөж байгаагаас олон оронд хүрэлцэхгүй байдал мэдрэгдэж байна. Мөн усны бохирдол ихээхэн аюул нүүрлэх боллоо. Ус дутагдахад яах вэ? Шингэнэ 1% алдахад цангана. Шингэнэ 2% алдахад бие тавгуурхэж хоолны туршил буурч ажлын чадвараа 20% алдна. Шингэнэ 6% алдахад нүүрний арьс эрс хуурч хөдөлгөөнөө удирдах чадвараа алдаж эхэлдэг. Хэл яриа ойлгомжгүй болж эхэлдэг. Шингэнэ 10% алдахад биеийн дулааны тэнцвэр алдагдана. Эсүүд үхэж эхэлдэг. Шингэнэ 11% алдахад бодисын солилцоо алдагдаж эмнэлгийн тусламж шаардлагатай болно. Аяг тавг тоогоо шанаг угаахтаа сайтар үрж зүлгэхдээ усаа хааж байгаарай. Дараа нь цэвэр усаар зайлж байгаарай. Стаканд ус хийж аваад шүдээ угаах. Шүршүүрт орохдоо усаа хэмнэх. Гар нүрээ угаахдаа усаа хэтэрхий ихээр гоожуулахгүй байх. Бие засах өрөөний усыг олон дахин татахгүй байх. Ус тусалж байгаа крантуудыг хаах. Ус уумаарай. Хөдөөрөж явуулж чамайг буцаад уусуумаарай. Чимээгүй. Би та хоёрыг буцаад хөдөөрөж явуулж чадна шүү. Маргада. Ус ууй төгөө. Маргадаа бит хоёрт ус өгөөж төгөө. За, Ам цангаад байна. нана төр үл хийж агаарай. Би чамаас их ус ухаахаа. Би чамаас төрүүлж байна. За. Тэгэхээр Гой да. Ус. Ёо,
Ямар гоё юм бэ усуусан чи. Тайлагдсан уу? Ёстой сайхан Тэ гоё байна. Дахиад жоохон угаадах юм. Ингээл өвчихгүй маргадаа. Усааж болсон уу? Бөөрө. Амны чин цангаа тайлагдсан уу? Сайхан тайлагдлаа. Хөөе. Чи өөрөө усуухгүй юм маргадаа. Миний ам сангахгүй байна. Чи ер нь хэрэг ус ууд юм бэ маргадаа? Би бараг 5 цагт 2 сав усуудаг мөртлөө миний шээс хизээч хүрдэггүй. Юу ч вэ бөөрө тий? Гинт утсан чинь нэг сайхан хөдөө авчаад агаар амьсгалмаар санагдчихлаа. Хөдөөч гоё шүү. Тоор гэрээ санаад байгаа мó? Хөдөө явтлаач бас гэрээ санаагүй байна. Чи гэрээ санаж ийн үү бөөрө? Тэгвэл Би ч жаахан санаж ин л та. тэгвэл Энэ гадаа билүү өвчтэй. гарах уу? Тэгээд тоглоё. За гарыг. Хөрс тастан дэлхийн хөвөө хязгаар нутагт хөөгцөнхөр далайн эрэг гэрмэн газарт эртээ үрдийн цагт ингэн өвгөн хоёр айл болон амьдарч ач төрөн суужээ. Хар усан унттай хад жолооны мөртөө газрын агуу торигдож галын илчиж утаж 30 жил тэнэж 40 жил суув. Өвгөн загас барьж далайн хөвөө сахин мөнгөн нутас ирж гэрээ мухар сахин. Өвгөн нэг өдөр далайн хөвөөнд очиод тороо усанд тавьж загас шүрдэж эхлэв. Анхны шүүсэнд нэлцгар загас гарав. Ахаад нэг шүүсэнд натан өөс гарав. Адаг сүүлсийн шүүсэнд алтан загас баригдав. Альва загснаас онц алтан загас болбол адгуу сантаас онц миний хэл мэднэ. Амавар гэж алтан загасгүй юу? Өвгөн болсон ах минь өршөө чарил намайг өрх төрнөөс мулталж усанд буцааж тавина уу? Ам биеийн оронд айл дутагч нь өгье. Хайр дамны минь оронд хамаг хүслийг чинь өгнө. Энэ үгийг сонсоод өвгөн их цачив. Өвгөн насан болтол өдөө жилийн дотор загас барьж амьдрахдаа замаг шүүж явахдаа үг хэлэх зогсыг үтсэн удаа байхгүй. Ямар ч чихтэй хэрэггүй, яасан ч чихтэй юмдээ. Ажиг сэжиг төрж айх гайхах зэрэгцэж алтан загсыг тавихдаа чиний өгөх юм над хэрэг байхгүй, чиний үнтэй би над долзохгүй. Алтан өнгөц загас минь ариун далаадаа зингэж амар миндэв. Сайн үгээ хэлж сайхан өрөөлөө тавив. Өвгөн тэндээс буцаж эртээ хурч ирээд өнөө сэнэн юмаа ингэндээ ирж эхлэв. Өнөөдөр би далаагаас нэг загас барив. Өнгөн алт бөгөөд хүний хэл мэднэ. Ам бие аварч усанд буцааж тавихгүйж аль дуртай амийг над үгийг ихтэн айж сандраад би юу ч авч чадсангүй. Хөөр хийдэр загсыг торшөөнөөс малтаж усанд буцаад тавьчихав. Хөх талаад нь тавьчихаад буцаад ирэв. Эргүүтийн нэг гантан чи алтан загснаас юм авч чадсангүй. Мөнхөн гантан ядахтаа модон твш авсан бол коммон чих хэрэгтэй байхгүй юу? Манай твш бүр хуучирч ивдрэд хамхарч унах шахсан шүү. Өвгөн гэдрэг буцаж өнөөх талаадаа ирэв. Далайн ус мэрэлцэж даан сайхан харагдав. Алтан загсыг дуудсанд алтан загас хөвсөөр өмнө хурч ирээд өвгөн ингэж хэлв. Хүндэт өвгөн ах минь хүсэх хэлэх юу вэ? Ямар хэрэгээр ирэв? Өвдөн уулж мөргөд өвгөн хариу хэлв. Хотон дээд загас минь хайрлаж намайг өшөө. Манай эмгэн намайг маш ихээр дэмлэж шин твш хэрэгтэй гэж ширүүн өнгө хэлж байна. Эдэлж байсан твш маань эвдэрч унахад хүрсэн гин. Ачид борловгүй минь залж ирсэн хэрэгцэн завхан өвднээ. Эрх тэнгэрт итгэж гэртээ харь өвгөн минь эвдэрх юм уу твш чинь шин твшээр солигдно. Өвгөн гэртээ иртэл өнөөх цагсны өгсөн өнгөтэй сайхан твш нь өмнө нь харагдаж өвтнө. Эмгэнэн дэрэгдэн загсаад элдвэр хараах сонсогдно. Эргүүтийн нэг гантан чи энэ твшийг авсан уу? Твшээр юу хийх вэ? Дими юм авчи. Бас буцаад яв. Байшингуугаа тэр. Өвгөн гэдрэг буцаж өнөөх талаадаа ирэв. Далайн ус давалгайлж даант сайхан харагдав.
Алтан засыг дуудсан алтан загас хөвсөөр өмнө хурж ирээд өгөнд ингэж хэлв. Хүндэт өгөн ах минь хүрээд ирв бас. Ядал учир юу вэ? Ямар хэрэгээр ирв? Өвдөг нугалж мөргөөд өгөн хариу хэлв. Хотон дээд загас минь хайрлаж намайг өшөө манай эмгэн уурлаж маш ихээр зэмлэж хөгшин намайг амраахгүй хөөж дуугаад болохгүй. Балаа хэрүүлч эмгэнд байшин хэрэгтэй эмгэнэ. Ачид буурлаа өгөө минь зарж ирсэн хэрэгчин завхан бүвтнэ. Эрх тэнгэрт итгэж гэртээ хайр өгөө минь эвдэрх юм уу гэрчин шин байшингаар сэлэгдэнэ. Өвгөн тэндээс босож гэртээ хүрч иртэл өнөөх мөг гэр нь аргүй болчихсон болжээ. Гэр байсан газарт нь гэгэн цагаан өнгөтэй. Гэрэл орох цанхтай царс модон хаалгатай цагаан байшин харагдана. Эмгэн цогны дэргэд эрхэмсэж анзаар суугаад хамаг муугээр хараач занхан сонсогдно. Эргүтийн гэмтэн чи энэ байшингүйснөө загсан буцаалаач төлбөрч мөргөөдөр ядуу тариачин байхад ямар жаргал байх вэ? Харц цэцгаараас олж тайж болохыг хүснэ. Хамчлаг тариачнаа байж ноён болохыг хүснэ. Өвгөн гэдрэг буцаж өнөөх талаадаа ирв. Далайн ус давлах гайлж цэлгэлж байв. Алтан загсыг дуудсанд алтан загас хөвсөөр өмнө хурж ирээд өгнөөс ингэж асуув. Хүндэт өгөн ах минь хүрээд ирв бас. Ядал учир юу вэ? Ямар хэрэгээр ирв? Өвдөг нугалж мөргөөд өгөн хариу хэлв. Хотон дээд загас минь хайрлаж намайг өшөө манай эмгэн уурлаж маш ихээр зэмлэж урд санснаас илүү улам ихээр харааж ноос ирдэг юм маань ноён болох санаатай тариач язгуураас тайж болох хүсэлтэй гинэ. Алтан загас хэлв. Ачид бууруулаагүй минь зарж ирсэн хэрэгчин завхангүй битнэ. Эрх тэнгэрийн өршөөлөөр эмгэнчээ хатан болно. Өвгөн гэртээ иртэл өндөр сайхан байшин, өргөө сайхан ордон өмнө харагдаж гин. Энэ сайхан ордонд эмгэн морилцуугаад эрхэм булган дээлтэй эрээн хоргой малгайтай эрдэн сувдаар чимгэлсэн эхнэр болоо сууж байв. Утсаар угалж тавьсан улаан гутал өмсөд урдах зарцаа өшөглөж учиргүй их урлаж байна. Алтан бэлзэг зүүсэн 10 мойног хуруугаараа аягч хүүхний үсийг атгаж аваад зодож байна. Өвгөн хурц ирээд өвдөг сүгдэн айлтгав. Тайжийн эрхэм хатан тавтаа мэрилж байна уу? Таны өссөн зээл тааллын саруулж цансын эрэг бүцэнд санаа сэтгэл амарвөө. Өвгөнийг үзээд эмгэн өндөр дуугаар зандарч ахтын хашаа сахиж ад байруулахаар явуулав. Хэдэн хоног өнгөртөл хэрэг дахин гарав. Урдын хаасаа эмгэн улам илүү тогширч загсанд очиад мөрөг залбирч гуугаад ир. Хард тариачин байгаад хамжлагад тайж болсон юм. Хамжлагад тайж аваад хаан болоход яадаг юм? Хатан хаан болоод хамгийн захирах хүсэлтэй байна. Өнөөх үгийг сонсоод өвгөн ихээр цачиж шунал дээр эмгэнд шууд ингэж хэлв. Ховдог санаа хитэрч хоосон байснаа мартвуу. Хоолнд их цадаж галзуу өвчин тусвуу. Тэгс зүг алхаж чадахгүй ийм эмгэн дээд хаан болж яаж чадах билээ? Олон амьтны илэг дог болно. Өтөөг хэлж чадахгүй ийм эмгэн бүгдийн хаан болж яаж чадах юм бэ? Эмгэн ихээр уурлаж илдэг зүйлээр харааж тариачин муу өгний хацрыг тасхитл алгадаад сүрхийн анзаар харж сүрдүүлж аваад тушаав. Тайж язгуурт миний таал тушаал хоёрыг зүнэг муу тариачин зөрчиж болдог юм уу? Дуртай дургийг асаахгүй тушааж байна чамд. Дуугүй явахгүй бол чирээд явуулна чамайг. Өвгөн арга ядаж өнөөх талаадаа ирээд алтан загсыг дуудсанд алтан загас хөвсөөр өвгний өмнө хурж ирээд хүндэт өгөн ах минь хүрээд ирв бас явдал учир юу вэ? Ямар хэрэгээр ирэв? Хатан дээд загас минь хайрлаж намайг өшөө. Өшигт муу эмгэн уурлаж загнаад болохгүй. Харц тариачин байгаад хамжилгад тайж болсон юм. Хамжилгад тайжаа болоод хаан болоход яадаг юм? Хатан хаан болоод хамгийн захирах хүсэлтэй байна гэж уурлаж загнаад болдоггүй. Ачид буурал өвгөн минь зорж ирсэн хэрэг чинь зовхонгүй бүтэн. Эрх тэнгэрт гэж гэртээ хайр өвгөн минь. Одоохон эмгэн чинь хатан хаан болно. Өвгнийг эргээд ирэхэд өрөө олон тасалгаатай өндөр сайхан ордон өмнө харагдаж гин.
Хааны ордонд эмгэн нь хатан болоод заларч байв. Эрэгт хатан болоод эзний ширээнд суугаад биер цас барьсан бичгийн түшмээр тойруулж балт зүх далайсан баатар цэргээр хүрээлүүлж ноёдоор хундаг байруулж түшмээр сүндшүүлж далайн цаанаас авчирсан дарс суугаад моргиж байв. Ариун сайхан идэж амталж үзээд ярваж байв. Өвгөн түүнийг хараад өөрийн их сүрдэж аимшигт татан хааны амрыг айлтгаж мөргөн эрэхтэй татан минь их морилж байна уу? Таны өссөн зүйл таалын эсэр болж сансан эрэг бүцэнд санаа сэтгэл амрав уу? Эмгэн тэр үгнийг нүдээр ширвж үзээд эргүүлчихөө. Энэ муу өвгөн энд юунд ирэв? Нүдэнд үл харагдах, чихэнд үл дуулдах, зах хол газар руу зайлуулж явуул. Гэт зарц олон хүндээ зарлиг болгож тушаав. Олон цэрэг түшимд нь омогтой чангаар дуугарч загсч муу өвгнийг заамдаж бэрж аваад урагш татан өвдөрч ууцсан дээр нь ударч гадна гартал түлхэв. Газар унтал өшөглөв. Хаал гарахын үед харуулны цагдаа тулгарч алмас сүхээ далаагаад арай л цавчиж алсангүй ордноос дөнгөж гартал олон хүний нээлтгэн ямбтын ихстэй уулзах ямар хэрэгтэй юм бэ чи? Бэрэ мэдэж яв, бэра мэдэж өрөг. Хэрэг төг гаралгүй хэд хонож байтал хэрүүлж муу эмэний хэрцгийнд бас л өдлөв. Эмгэн зандарн тушаагаад ордны бараа болгохстыг олон тийш нь явуулав. Загсанд очиад мөрөг залбирч гуйгаад ир. Хүний хаан болсон ч хүсэл жаргал дутуу байна. Эзэн хаан болсон ч эрх ямбаа чамлан бий. Тэнгис далайг эзэлж тэнгэр газрыг захиран бий. Алтан загс өөрөө албад зарц минь болог. Яв гэсэн газарт минь явж байг тэр. Зогс гэсэн газарт нь зогсож байг тэр. Өвгөн эмээний буруу шавч үгэлж чадсангүй. Тушаалыг дагаж гүйцэтгэхээр дуугийн идрэг яв. Далайн хөвөнд очвол давалгаа гэж учиргүй. Харанхуй шуурга тавьж сөрхий далгаанд салилж сүд болж байна гин. Алтан загсыг дууцсанд өмнө хурч ирээд өвгнөөс ингэж асуув. Хүндэт өвгөн ах минь хүрээд ирв бас явдал учир юу вэ? Ямар хэрэгээр ирэв? Хатан дээд загс минь хайрлаж намайг өшөө. Уршигт муу юмгэн уурлаг загнаад болохгүй. Хүний хаан болсон ч хүсэл жаргал дутууг нь. Эзэн хаан болсон ч эрх ямбаа чамлан гин. Тэнгис далайг эзэлж тэнгэр газрыг захирна гин. Алтан загас чамайг албад зарцаа болгоно гин. Яв гэсэн газарт нь явж байх хэрэгтэй гин. Зогс гэсэн газарт нь зогсож байх хэрэгтэй гин. Энэ үгийг сонсоод эрдэнэт алтан загас хариу юу ч хэлсэнгүй. Хажуу тийшээ эргэж сүүлээ ганцхан шарваад гүн далайд орчихов. Өвгөн хариу хүлээж өн болтол зогсовч алтан загас юр гарч ирсэнгүй. Хайр жимгэндээ иртэл ор тавшийн зүйл оргүй алга болжээ. Гайхаад бас харвал газар гэр нь харагдаж гин. Түүний үдэнд эмгэн нь ээрүүлээ барин суун. Эмгэний хажуудаас эвдэрхий дэвшин хэвтэн.